Боломжоо бодит босго. 5 бүгд капитал. Байж болох эсэл багтай хөрөнгө оруулалт бол хадгаламжаас өндөр өгөөжтэй бонд гэсэн сэдвээр өнөөдөр бүгдээрээ ярилцъя. За тэгэхээр бид 100 энэ талаар бас ярьж исэн. За 100 бүгдээрээ энэ сэдвээр ярьж байхад бол хадгаламжийн хүү бүр одоо 7-8% дээр байлаа. За тэгвэл өнгөрсөн сарын байдлаар банкуд хадгаламжаа шинэ хадгаламжийг бол дунджаар 11.5% хүүтэйгээр татаж байгаа юм байна гэдг нь энэ графикаас харагдаж байна. За хүүний хэмжээ бол хадгаламжийн хүүний хэмжээ бол өсөж байна. За үүнийг дагаад мэдээж хэрэг бондын хүү бас өссөөр байгаа. Иргэн санвал энэ оны эхэнд бондын хүүнүүд 13-аас 14% тай байсан бол одоо 18% руу хүрж өсөж байгаа. Тэгэхээр бонд гэдэг бол ямагт хадгаламжийн хүүнээс хамгийн багадаа 5%-аар илүү байгаа гэдг нь эндээс бол харагдаж байгаа. Тэгэхээр та хадгаламжаас 5%-аар илүү өндөр өгөөжтэй бонд хэмээх хадгаламжтай төстэй бүтээгдэхүүнт одоо хөрөнгө оруулалт хийх боломж та бүхэнд үргэлж нээлттэй байгаа гэдгийг сануулъя.